дүүрэн байлгаж өгөөрэй. Энэ цагийг танд даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бүгдээ хамтдаа эзнийг баяр хүртэгээр магтцгаая. Ich
залбирая. 1 нийлээд уул боллоо. 2 нийлээд нүдний шил боллоо. 3 нийлээд муурын сахал боллоо. 4 нийлээд наймаалж боллоо. 5 нийлээд залбирлын гар боллоо. За бүгдээрээ 2 хөөрхөн гараа бариад 2 хөөрхөн үдэ наад хамтаа залбирцгаая. Бурхан аав минь танд баярлалаа. Та бидэнтэй үргэлж хамт байдгийн төлөө талархаж байна. Бяцхан хүүхдүүдийн маань та 7 хоногийн турш сахин хамгаалж өгөөрэй. Бас өвдөхгүй байхад нь та тусалж өгөөрэй. Бас Есүс таныг үргэлж санаад таны өмнө залбирч бас таны өвгөнд дуулууртаа алгасан ерөөлтэй хүүхдүүд байхад туслаарай. Өнөөдөр ирсэн бүх хүүхдүүд дээр таны баяр хөөр дүүрэн байхад туслаарай. Бүх алдрыг танд өргөн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За ямар мундаг хүүхдүүд бэ? Бүгдийг шагнаа. Амен. Халелуя. Бидний их эзэн Есүс Христийн нэрээр өнөөдрийн чуулганаа эхэлцгээе. Хамтаа суудлаас босоод яг энэ цагт бүгдээрээ бас Монгол ард түмний минь сар шинийн баяр тохиолдуулж байгаа. Тэгээд бид нар үнэхээр ахмад настан өөрөөсөө ах хүмүүсийг хүндэтгэн золгодог үнэхээр гайхалтай сайхан тийм уламжлалтай соёлтой ард түмэн эзний үгэн дээр ч гэсэн байгаа. Левит номон дээр хэлсэн. Буурлын өмнө босон зогсож настан дээдэлж бурхнаасаа имээ. Би эзэн билээ гэсэн. Тэгэхээр бүгдээрээ яг энэ зүрх сэтгэлээр та өөрөөсөө ах ирч хүнийг яг хүндэтгэн түүний өмнө босон зогсоод түүнтэй үнэхээр зүр даруй зүрх сэтгэлээр түүнийг өргөссөн тийм хандлагаар үнэхээр бас дээдлээс гэж хүсэж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирanгуйцгаая. Эзэн рүү хараагаа хандуулцгаая. Таны өмнө ирээд танд магтаалыг өргөхөөр зогсож байна. Та энд байгаа хүн бүрийн зүрх сэтгэлээр дамжуулаад Есүс Христ та өөртөө алдрыг авахултугай. Та бол цорын ганц бурхан. Та бол ариун бурхан. Та бол үнэн бурхан. Танд худал хуурам гэж байхгүй. Та дэндүү шудраг, дэндүү хувирчгүй, дэндүү ариун бурхан учраас таны мэлмигээс нуугдах нэг зүйл ч байхгүй. Өнөөдрийн Токио Монгол цуглааныг эзэн та энэ газарт босгон байгуулж, энэ газартаар суурийг тавьж, энэ газарт үнэхээр зөвхөн Есүс Христ рүү харж, Есүс Христ рүү үнэхээр залбирanгуйж, Есүс Христ рүү зөвхөн амьдралаа өргөн амьдарч байгаа. Энэ хүн бүрийг эзэн та үнэхээр босгон байгуулсны төлөө талархлыг өргөе. Тийм ээ эсэн. Та үнэхээр дуулал 133 дээр хэлсэн. Харагтун ах トゥ уус хамтдаа нэгдмлэр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн таадамжтай вэ. Сахал дээгүүр нь Аароны сахлаар доош урсан хувцсныхын захаар доош урсаж буй
толгой дээрх үнд цэнтэй тос адил юм. Сионы үйлс дээр буудаг Хермоны шүүдэр адил юм. Учир нь тэнд эзний ёроолыг мөнх амийг тушаасан билээ гин. Амен. Тэгэд эзэн та энэ газараас магтаалыг аваач, та хүндэглийг аваач. Зохирт бурхан, нэгүүлсэнгүй бурхан, ховршгүй бурхан, бидний төлөө амиа өргөсөн бурхан. Загалмаа дээр бидний үнэхээр бүх гэм нүглийг үүрч өөртөө тохон. Үнэхээр авах өсгөө тэр зовлон өөрсөө өөрөө амсаж, зодуулж, нүдүүлж, үнэхээр арьс махаа үнэхээр зулгаалуулна. Нулимүүлэн тэр тэгсэн ч биднийг хайрлсан. Түүний нэгүсэл, түүний хайр хязгааргүй. Амен. Бүх алдар магтаал, бүх хүндлэн зөвхөн бидний эзэн Есүс Христэд байх болтугай гэж Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Амен. Бүгд эзнийг баяр хөөртэйгээр магтцгаая. Амен. Эзэн даалгад ажлыг өргөцгөөе. Амен. Амен. Одоо бүгдээрээ эзнийг гал хөөртөгөр, баяр хөөртөгөр магтцгаая. Тэр бол магтаалыг авах зохистой бурхан.
Амен. Таны өгсөн ивэл бүрээр таны өгсөн ивэл бүрээр таны магтяа харанхуй намайг бүчих хүч би хийсэн мөнхийн эзний нэр алдаршиг мөнхийн эзний нэр мөнхийн эзний нэр алдаршиг яруу алдар нэртэй алдаршиг мөнхийн эзний нэр алдаршиг мөнхийн эзний нэр алдаршиг яруу алдар нэртэй алдаршиг нэртэй алдаршиг бэлхэн дүүрэн таны гол урсаа баян тансаг нутаг зүхтаби нэртэй магтаа нэртэй алдаршиг ара бохорд нийсэн зүйлөөр явж ангар цангаш төрцөн үедээ би нэртэй магтаа таны өгсөн ивэл бүрээ таны өгсөн ивэл бүрээ таны магтаа харанхуй намайг бүчих үед би хийсэн мөнхийн эзний нэр алдаршиг мөнхийн эзний нэр алдаршиг яруу алдар нэртэй алдаршиг мөнхийн эзний нэр алдаршиг мөнхийн эзний нэр алдаршиг яруу алдар нэртэй алдаршиг Есүс та цорын ганц 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 мөнхийн эзний нэр алдаршиг мөнхийн эзний нэр алдаршиг яруу алдар нэртэй алдаршиг мөнхийн эзний нэр алдаршиг мөнхийн эзний нэр алдаршиг яруу алдар нэртэй алдаршиг Амен 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 Имэ баян тансаг нутагт суугатаа ч гэсэн эзнийг магтана тий элсэн зөлөөр алхаж явахдаа ангад сангасан ч гэсэн эзнийг магтана энэ цагт эзнийг бас хүндэтгэх цаг байна. Тэр үнэхээр бидний төлөө амиа өргөсөн бурхан. Түүний үнэхээр тэр загалмаа хайрыг магтан дуулъя. Амен. Тэр доолгод дээр цусаа урсган миний төлөө Есүс өгчээ түүний хөлгаа шарахыг харлаа аврагч эзний
улимаас нэгцэн би Йосефийн хаан бүшин тач хүнд чулуугаа үүдийн хажээ Исаяна Эзний хүү амьлан болслоо үхэл чиний хатгуур хачи Христ ханыгээ чичнэр тунхагнаа Түүний гэрээ харанхуй хүн ариун хүмүүс хамт босцгоо би Есүсийг ширтэн харна ой эзний нэрийг эзний нэрийг магтацгаая өнөр алдрыг үрд магтацгаая үеийн үед би магтаалыг дуулнаа эзэн бидний бурхан ой эзний нэрийг магтацгаая
Эзэн үнэхээр хүний зүрх сэтгэлийг хардаг. Яг энд байгаа хүн бүрийн зүрх сэтгэлийг мэдж байгаа. Бид нар үнэхээр ямар зүрх сэтгэлээр эзэн рүү хандаж байна. Одоо өргөгдөж байгаа хүндэтгэл бол юу ч байхгүй. Танд өргөх үнэхээр юу ч байхгүй. Би үнэхээр хов хоосон. Би үнэхээр яг энэ биеэрээ яг нүцгэн ирсэн. Танд үнэхээр барих тэр анхлуунч тос байхгүй. Танд өргөх үнэхээр тэр үнэхээр эд баялагч ямар зүйл надад байхгүй. Танд өргөх надад үнэхээр бас 10-1 ч байхгүй ч бол. Гэхдээ яг тэр зүрх сэтгэлээр эзэн биднийг уралдаг. Биднийг үнэхээр Иремья номдэр хэлсэн. Биднийг хэлбэржүүлдэг, барьдаг, босгодог. Зүрхийг минь хүртэл босгодог. Тэр уралдаг, хүмүүжүүлдэг, ойлгуулдаг. Харин бид нар үнэхээр эзэн дотор байж чадваас, биднээс тэр шалтгаалж чадах итгэл байж чадваас Бурхны ёроол дүүрнээр асах бол. Амен. Эзэнд алдарн байх болтугай. Есүсийн нэрээр энд байгаа хүн бүрийн дээр, үнэхээр миний дээр магтаад өргөж байгаа, үйлчилж байгаа хүн бүрийн дээр, энд байгаа тажима пастрын дээр, үнэхээр хүн бүр хүүхдүүдийн дээр, ахмадуудын дээр, ах эгч нарын дээр эзний таны үнэхээр сүнс дүүрэн байх болтугай. Та надаас энэ газраас өөртөө тэр анхлуун тосыг аваач. Та надаас үнэхээр тэр өөртөө байж бол хамгийн сайн сайхныг аваач. Өчөөгөө надаас. Эзэн минь, миний эзэн Бурхан минь, таныг дээдлэн хүндэлье. Эзэн таныг хайрлах сэтгэлийг минь зөвхөн тал мэднэ. Хаглаад барих нандин сав байхгүйч танд өгөх анхлуун тосчгүй. Намайг та уурлаач шин сүнсийг надад судхан өгөөч. Эзэн минь, миний эзэн Бурхан минь, таныг дээдлэн хүндэлье.
дуусчихгүй өөрийнхөө төрхөөр намайг та уурлаа шин сүнсийг надад цутган өгөөч эзний дахин магтцгаа хагалаад барих нандин сав байхвич танд өгөх ангилуу дуусчихгүй өөрийнхөө төрхөөр намайг та уурлаач шин сүнсийг надад цутган өгөөч баярлалаа эзэн минь тийм ээ эзэн өнөөдөр өгдөх эзэн таны үгийн төлөө залбирanгуйж байна. Та өнөхөр өнөөдөр өгдөх тажмаа пастораар дамжуулан эзэн та энэ газарт өөрийнхөө үгээ өгч хүн бүрийн зүрхтгэл та өнөхөр өөрийнхөө үгээ өнөхөр өгж ойлгуулж бид нар үнэхээр таны үгээр амьдрдаг нэгэн байлгаж өгөөрэй. Үргэлж ариун сүнсийг гуйн залбирдаг нэгэн байлгаж өгөөрэй. Тийм ээ бид нар үнэхээр өөрийнхөө хүчээр өөрийнхөө оюун бодлоор хүрч чадахгүй хийж чадахгүй зүйлүүд маш их байгаа. Таны ариун сүнсээр хийх үед биднэрт мэрэгэн ухаан өгдөг. Таны ариун сүнсийг гуйх үед биднэрт хайр өгдөг. Таны нэрээр залбирах үед бид нар муу ерөн сүнсийг хөөдөг. Есүсийн нэрийг гуйх үед бид нар эдгэрдэг. Есүсийн нэрээр тунгаглан залбирахад бид нар чөлөөлөгдөг. Бидний бодол өөрчлөгддөг. Бидний зан чанар хүртэл өөрчлөгддөг. Тийм ээ эзэн. Өнөөдрийн Токио Монгол цуглааныг эхлээс дуусах хүртэл эзэн та өдөртж өгөх болтгой гэж Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Өдөр хамтдаа эзэнд тажмаа пасторыг урьцгаая. Хамтдаа итгэлийн тунхагаа тунгалцгаая. Би Тэнгэр газрыг бүтээгч аваа хүчрэх ертөнцийн эзэн эцэг тэтгэдэг. Ариун сүнсээр бүрлдэж онгон Маригаас мэндэлсэн. Понти Пилат заграгчийн зовж явсан. Цовдлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор үхлээс дахин ам орсон. Тэгээд Тэнгэр дотож аваа хүчрэх ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хүндэт суудал заларсан. Дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан. Ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмэд үзүүлэх уучлал, дахин амьдралт болон мөнхийн амьдрал би итгэдэг. Амен. Бүгдээрээ тажмаа пастор болон орчуулагчаа урьцгаая. Ёрошико онгай шимаас сенсей.皆さんこんにちは。せんべの。皆さんがこのモンゴルの衣装を着ているとですね、何か旧正月が来たんだなというのを感じますね。Та бүхний Монгол хувцсыг хараад тийм үү үнэхээр яг цагаан сарын баяр иржээ гэж ингэж бодож байна. 北海道の教会でですね、そういろんな国が集まっている教会、いろんな国の人が集まっている教会があるんですね。 Японы хамгийн хойд хэсэгт байдаг тийм ээ. Одоо Хоккайдо гэдэг газарт айгүй олон үндэсний тийм ээ хүмүүс цугладаг юм цуглаан байдаг. 私たちの教会に似てるんです。 За. Ер нь манай цуглаантай бол их төстэй. 日本人の教会なんですけども、 За. Ууд нь бол Японы цуглаан. 韓国人が集まって、 Солонгос хүмүүс явдаг. また中国人が集まって、 хүмүүс цугладаг. インドネシア人が集まって、 Индонез хүмүүс байгаа. いろんな国の人が集まってるんです Олон ね。 орны тийм ээ хүмүүс ингэ цугладаг. そしてですね、その集まっている人たちが自分たちの文化のその教会のためにこう披露するんですね。 Тэгээд тэр цуглаанд явдаг тийм ээ тэр гадаад хүмүүс нь болохоор одоо өөрсдийн одоо орны тийм ээ одоо ёс заншлын дагуу тийм ээ одоо ямар нэг үзүүлбэр тийм ээ бас юу үзүүлдэг. 例えばある時はですね、中華料理が並ぶそういうイベントがあるんですね。 Зарим үед болохоор тийм ээ одоо нэг хятад хоолыг ингээд тийм ээ. でそこに日本人が招かれてきたり、 Тэгээд
тэнд нь болохоор маш олон одоо Япон хүмүүс ирдэг. 日本人が和服を着て、皆さん和服着ませんかというふうに招いたり、 Харин зарим үед тийм ээ одоо Япон кимоно өмсөөд тэгээд бас айгүй олон хүмүүсийг урьдаг. そうすると着物に関心のある外国人が来るんですね。 Тэгэхээр одоо кимоно дуртай гадаад хүмүүс бас маш их цугладаг. で、韓国人がですね、韓国の踊りをこう踊ってるんですね。 Тэгээ одоо солонгос хүмүүсийн хувьд болохоор одоо солонгос ийм бүжиглэн. そうするとですね、やっぱり韓国に興味ある人たくさんいるので、またそこにいろんな人が来るんです。 Одоо солонгосын одоо соёлд маш одоо дуртай хүмүүс олон байдаг учраас тэгээд их цуг. そうやって皆さんの文化や習慣を通して他の国の人々を招くことができるんです。 Тийм болохоор та бүхний одоо уламжлалт тийм ээ одоо соёл одоо ёс заншлыг дамжуулаад тийм ээ олон хүмүүсийг тийм ээ бас одоо урих юм боломжтой байгаамаа. その皆さんの今のこのね服を見ながらですね、ああできるんじゃないかなってすごく思いました。 Та бүхний тийм ээ одоо Монгол үндэсний хувцас хүмүүс энэ байдлыг хараад тийм ээ ийм зүйл бас байх боломжтой юм биш үү гэж ингэж бодлоо. 去年も4月の29日にね、皆さんモンゴル服を着ながらモンゴルフェスタをしましたね。 За өнгөрсөн жил бид нэр тийм ээ 5 сарын 29-нд тийм ээ Монгол фестивал гэх тийм ээ зохион байгуулсан. 多くの日本人がやっぱり関心を持って来てくれましたね。 Маш олон Япончууд тийм ээ сонирхоод ингэ ирсэн. そしてモンゴルのその文化がすごくこの気に入っている人たちがたくさんいました。 Тэгэд Монголын соёлд одоо маш их сонирхолтой хүмүүс маш олноороо ирсэн байгаа. 私もですね、やっぱりこの時間を忘れるほど楽しい時間、たくさん楽しいことがありました。 Тэгээ миний хувьд ч гэсэндээ тийм ээ бүр нүн цагаа мартсан тийм ээ одоо маш хөвгөлтэй сайхан тийм цаг байсан байгаа. ね、ぜひこういう機会をなるべくいっぱい作りたいなと思いますね。 Иймэрхүү цагийг одоо маш их гаргаж тийм ээ бас цаашид хийхийг ингэж хүсэж こうやっ байна. てですね、いろんな国が力を合わせていくときに宣教はもっと広がっていきます。 Тэгээд олон орны хүмүүс тийм ээ бид нэр одоо хүчээ нэгтгэх үед тийм ээ одоо сайн мэдээ бид нар тийм ээ бас дэлгэрүүлэх юм こ боломжтой. の宣教ですね、でもやっぱり難しいことをいっぱい体験します。 Харин тийм ээ одоо сайн мэдээ тараахад тийм ээ бас тийм амаргүй. これだけ一生懸命やってもイエス様は信じないということを経験するでしょう。 Чингүүл нь бид нар тийм ээ одоо сайн мэдээ тараагаад янз бүрийн хөтөлбөр хийдэг ч гэсэндээ тийм ээ олон хүмүүс итгэдэг. 今日はですね、そのイエス様を信じない理由ということをですね、聖書を通して見ていきたいと思うんです。 За өнөөдөр тийм ээ бид нар номлын маань сэдв болохоор Есүс итгэхгүй байгаа одоо шалтгаан гэсэн юм сэдвтэй. なんかね、自分たちが宣教うまくいかないのをね、まあしょうがないよねって諦めるメッセージではありません。 Бид нар өнөөдрийн номлыг сонсоод тийм ээ угаасаа одоо тийм ээ сайн мэдээ тараах нь тийм амар むしろ皆さんが ойлгох биш. もっと希望を持って祈り続ける人になってほしいんです。 Харин ч эсэргээрээ бид нар тийм ээ итгэл найдварыг өвөрлөөд тийм ээ илүү их залбирах юм шаардлага. それでは聖書を読んでいきましょ За хамтдаа Библийн хэсгээс う。ヨ харъя. ハネの福音書の12章の34節から43節までです。 За Иохны сайн мэдээ 12 дугаар бүлгийн 34-өөс 43 дугаар ишлэл байна. それでは読んでいただけますか。 За Иохан 12-ийн 34-өөс 43. Хурсан олон түүнд Христ мөнхөд байна гэж бид хуйлаас сонсон атал та хүний хүү өргөгдөх ёстой гэж яаж ярьж чадна вэ? Энэ хүний хүүн хин бэ гэв. Есүс тэдэнд хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Харин та нарыг харанхуй нөмрөн авахын тулд гэрэлтэй байх зуур явахтун харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй. Гэрэлтэй байх зуур та нар гэрэлд итгэхтун. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэвэ. Есүс ийм айлдсны дараа холдон явж нуугдав. Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд түүнд итгэхгүй байлаа. Энэ нь иш үзүүлэгч Исаягийн эзэн бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мутар хэнд илчлэгдсэн бэ гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исая бас тэр тэдний нүдийг сохолж зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдэрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч эргэх байсан бөгөөд бид тэднийг эдгэх байсан юм гэсэн. Исая түүний цог жавхланг харсан учраас эдгээрийг хэлсэн бөгөөд түүний тухай ярьсан ажээ. Хэдий тийм боловч захирагчдын олонх нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисеучудаас болж синагогоос хөөгдөхгүй гэсэндээ үүнийгээ үчсэнгүй. Учир нь тэд хүний алдрыг Бурхны алдраас илүү таалсан юм а гэсэн байна. はい。
私たちが福音を伝えるときに人々はいろんな反応をします。 За бид нар одоо сайн мэдээг тийм ээ бусдад тараах үед одоо хүмүүсээс одоо маш олон янзын тийм ээ одоо хариу үйлдэл ирдэг байгаа. 例えば私があんまり語らなくてもイエス様を信じる人がいるんですね。 Нэг олон юм ярихгүй байсан ч гэсэндээ тийм ээ одоо амархан Есүст итгэдэг хүмүүс байдаг. また一生懸命ですね聖書のお話をしてても信じない人がいるんです。 Тэгэхээр эсэргээрээ тийм ээ одоо Библийн талаар хичнээн ярьсан ч гэсэндээ тийм ээ бас итгэдэггүй ийм хүмүүс もう байдаг. 細かく話しても信じな Бүр い。 илүү одоо нарийн тийм ээ ингээд тайлбарлсан ч гэсэндээ тийм ээ ま итгэдэг. たお話に非常に熱心に関心を持つ人もいれば、 Тэгээ бас тийм ээ одоо сайн мэдээг одоо маш их одоо сонирхдаг бас ийм хүмүүс байдаг. それは間違ってるよ、そんなのはあってはいけないと批判的な人もいます。 Бас эсэргээрээ тийм ээ наа чи бол буруу гэд тийм ээ ингэж одоо шүүмжилдэг хүмүүс ч гэсэн олон байдаг. またわけのわからない、ね、そういう返事をする人もいますね。 Тэгээд бас одоо учрыг нь ойлгохгүй тийм одоо зүйл ярьдаг хүмүүс ч гэсэн байдаг. 私にも理解できないような言葉で書いてくる人もいるんですよ。 Одоо ярьж байгааг нь ойлгохгүй тийм ээ одоо тийм 日本人でもそういう人多いですね。 Одоо Япон хүмүүсийн дунд ч гэсэн тийм хүмүүс байдаг. 同じ日本語を話してるはずなのに全然通じないね。 Уул нь адилхан Японоор ингэж хоорондоо ярьж байгаа хэрнээ тийм ерөөсөө いろんな反応があります。 янз бүрийн хүмүүсийн тийм ээ одоо хариу үйлдэл байдаг. ここではイエス様の周りにいた群衆はどんな人ですか？ За бидний өнөөдөр үзэж байгаа Библийн хэсэг болохоор тийм ээ одоо Есүсийн эргэн тойронд байсан хүмүүс ямар хүмүүс байсан бэ? 聖書を知っている人たちですね。 За бичээсийг тийм ээ мэддэг ийм хүмүүс байгаа. ですから彼らはこのように言うんです。 Тэгээд тэд нар ингэж хэлж байна. 12章の34節。 За 34 дээр тийм ээ. そこで群衆はイエスに答えた。私たちの律法によってキリストはいつまでも生きると聞きましたが、あなたはどうして人の子をあげられなければならないと言われるのですか？その人のことは誰ですか？と言ってます。 За 34 дээр тийм ээ хурсан олон түүнд Христ мөнхөд байна гэж бид хуйлаас сонсон атал та хүний хүү өргөгдөх ёстой гэж яаж ярьж чадна вэ? Энэ хүний хүүн хэн бэ гэсэн мэ. キリストが永遠に生きるということについては間違っていませんね。 За Христ бол одоо мөнхөд байна гэдэг нь бол үнэн тийм ээ. Энэ бол でも人の子があげられなければならないという意味がわからなかったんで за す。 харин тийм ээ хүний хүү өргөгдөхгүй бол болохгүй гэсэн тийм ээ. Энэ талаар сайн ойлгохгүй байсан тэд нар. そしたらこれはどういう意味だか皆さんは知ってますよね。 Та нар бол утгыг нь ойлгож байгаа тийм ээ. 天から下られた方、 За Тэнгэрээс бууж ирсэн нэгэн 神である方が人となられた方、 за бурхан болох нэгэн одоо хүний биеийг олоод 人となって十字架で死んでくださった方、 тэг хүн болоод тийм ээ модон загалмаа дээр тийм ээ そし цовдлогдсон. てよみがえって天に帰られた方、 Тэгээд амьлаад Тэнгэрээс өргөгдсөн. これがメシアです。 Энэ бол Месиа. これがイエス様です。 Энэ бол Есүс юм аа. これを神の子、人の子と言っています。 Түүнийг тийм ээ бурханы хүү мөн одоо хүний хүү гэж ингэж でも хэлдэг. 彼らはわからない。 Харин тэд нар бол ойлгохгүй юм. 聖書を知ってるけどわからない。 Бичээсийг мэддэг хэрнээ тийм ээ ойлгохгүй юм байдалтай байна. で、それでですね、12章の37節にこのように書いてありますね。 За 12-ийн 37дээр ингэж хэлж байна. イエスがこれほど多くの印を彼らの前に行われたのに彼らはイエスを信じなかった。 За 37 дээр хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд түүнд итгэхгүй байлаа гэж. で、聖書を知っている。 Бичээсийг мэдж байгаа. イエス様目の前で奇跡を行っている。 Есүс тийм ээ тэдний нүдний өмнө тийм ээ одоо гайхамшгуудыг でも目の前に起こっていることを認めないんですね。 тэр одоо харж байгаа хэрнээ тийм ээ одоо хүлийн зөвшөөрөхгүй юм байдалтай. それはですね、ちょうど12章35節に書いてある言葉の通りなんですね。 За 35 дээр бичсний дагуу л яг байна. 闇の中を歩く者は自分がどこに行くのか分かりませんと言ってます。 За сүүлийн хэсэг дээр нь харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй гэж. そうですね、イエス様の周りにいる人は闇の中を歩いてるんですね。 Тухайн үед тийм ээ одоо Есүсийн одоо эргэн тойронд байсан хүмүүс одоо харанхуй дотор алхаж こ байгаа. れは夜の話じゃありません。 Тэр нь болохоор одоо шөнийн талаар одоо ярьж 彼ら байгаа. のこの心や霊の状態が闇なんです。 Тэдний зүрхсэтгэл болон одоо сүнс нь тийм ээ одоо харанхуй байдалтай байна гэсэн. そして彼らはですね、目に見えないものよりも見えるものに関心があったんです。 Тэдний хувьд тийм ээ одоо нүдэнд харагдахгүй зүйл гэхээсээ илүү одоо хүний нүдэнд харагдах зүйлд илүү сонирхож ирсэн тийм. 神様よりもこの世を愛しているんですね。 За бурхнаас илүү тийм ээ одоо энэ ертөнцийг илүү хайрлсан юм. そんな彼らにイエス様はこのように言います。 Тэдэнд хандаад тийм ээ Есүс ингэж хэлж 12 байгаа. 章の36節です。 За 12-ийн 36 дээр 自分に光があるうちに光の子供になれるように光を信じなさいと言われました。 за
гэрэлтэй байх зур та нар гэрэлд итгэх түн гэж. この光であるイエス様が示されているんですね。 За гэрэл болох Есүс тийм ээ өөрийгөө илэрхийлсэн. その光であるイエス様を信じなさいと勧めるんですけども、 Гэрэл болох Есүс итэг гээд ингэж одоо хэлж もしそこで信じなかったら闇のままこの世の中で埋没しますよというふうにイエス様は警告してるんです。 Тэгээ Есүс хэдэн анхааруулж байгаа тийм ээ та нар түүнд итгэхгүй байх юм бол тийм ээ одоо энэ дэлхийд тийм ээ одоо уусаж алга болно гэсэн энэ зүйлийг хэлж байна. でもこれはですね、私たちの心もそういうことを警戒しなければいけませ За ん。 энэ нь болохоор бидний зүрх сэтгэлд ч гэсэн бас одоо тийм анхааруулга болж хэлж байгаа тийм ээ биднээс анхаарахгүй бол болохгүй гэсэн. 皆さん、一番大切なものは何ですか？ За бидний хувьд та нарын хувьд тийм ээ одоо хамгийн чухал зүйл юу вэ? この世の中で一番大切なものは何ですか？ Энэ дэлхий дээр байгаа одоо хүмүүсийн хувьд тийм ээ хамгийн чухал зүйл юу вэ? Ками様を信じることが一番大切で。神様は何を与えたいと思ってますか？ За бурхан юу өгье гэж хүсэж байгаа вэ? Ээ ноёноч. 永遠の命です。 За мөнхийн аим тийм ээ. でも私たちはですね、永遠の命よりもこの世を大事にしませんか？ Бидний хувьд ямар гэдэг вүлээ? Мөнхийн амьнаас илүү энэ дэлхийн зүйлсэд илүү их татагддаг. 永遠の命が大切だって分かっていながら、 Мөнхийн аим чухал гэж мэдж байгаа хэрнээ 永遠の命はイエス・キリストから注がれるって分かっていながら、 мөнхийн аим нь Есүс Христос бидэнд ирнэ гэдгийг мэдж байгаа хэрнээ イエス・キリストを求めてますか？ Есүс Христийг бид нэр хүсдэг үү? イエス・キリストを家族に伝えてますか？ Есүсийг тийм ээ бид нэр гэр бүлийнхэндээ тунхагладаг уу, дамжуулдаг уу? イエス・キリストを大事な人に紹介してますか？ Есүс Христийг бид нэр тийм ээ одоо өөрсдөө одоо чухал хүмүүст дамжуулж хэлдэг үү? 最も大切なものですよ。 Энэ бол хамгийн чухал тийм ийм зүйл байгаа. でも私たちはそれが大事だと思ってないんです。 Бид нэр тийм ээ тийм ч одоо чухал гэж ингэж бодохгүй байна гэсэн. もし皆さんの心の中に本当に永遠の命が大事であると分かったら、 Хэврээ та нарын зүрх сэтгэлд тийм ээ мөнхийн аим хамгийн чухал гэж мэдх юм бол 毎日祈ってください。 өдөр болгон залбираарай. 家族がイエス様を信じるように。 Гэр бүлийнхэн чинь тийм ээ Христэд итгэхийн төлөө 毎日伝えてください。 өдөр болгон дамжуулаарай. 福音を。 Сайн мэдээг. 永遠の命が大切だからです。 Яагаад тэгэхээр мөнхийн аим тийм ээ чухал учраас. 子供たちが永遠の命をなかったら、 はい 子供たちが永遠の命を持たなければ、 За бидний хүүхдүүд тийм ээ одоо мөнхийн аим тэдэнд байхгүй байх юм бол 永遠にお別れです。 бид нэр мөнхөд тийм ээ одоо тусдаа байна гэсэн үг тийм ээ хагцна. 明日イエス様来られたら Хэрэв Есүс маргааш ирэх юм бол 永遠にお別れです。 мөнхөд бид нэр хагцна гэсэн үг. この永遠の命はとっても大切なのに、それを受け取れないんですね。 Энэ мөнхийн айманд хамгийн чухал зүйл байтал бид нэр тийм ээ түүнийг нь хүлээж авдаг. イエス様は何て言ってますか？ Есүс юу гэж хэлсэн бэлээ? 光があるうちに光を信じなさい。 Гэрэл байгаа дээр тийм ээ түүнд итгээж гэж ингэж хэлсэн. イエス様が永遠の命を示しているのに、それを早く信じない、それでいいとは思ってはいけません。 Есүс тийм ээ одоо мөнх аймыг бидэнд одоо илэрхийлчихэд байхад тийм ээ бид нэрイエス様が救いを示して永遠の命も示しているのに、 Есүс тийм ээ бидэнд одоо мөнх аймыг тийм ээ одоо авралыг илэрхийлсэн. それは後回しにしてはいけませ Түүний ん。 бид нэр тийм ээ за дараа болъё гэдэг тийм ээ хойшлуулж. イエス様が示されているうちに信じなければいけません。 Есүс бидэнд илэрхийлж байгаа дээр нь тийм ээ бид нэр итгэхгүй だから болохгүй. 皆さんが示さなきゃなんないんです。 Тийм болохоор бид нэр тийм илэрхийлэхгүй бол болохгүй. 時間はないんです。 Цаг бол байхгүй тийм. だから毎日祈るんです。 Тийм болохоор бид нэр өдөр болгон залбирдаг. ぜひそのことを忘れないでください。 Энэ зүйлийг тийм ээ та нар бити мартаарай. 毎日祈ること、 Өдөр болгон залбир. 毎日聖書を読むこと、 Өдөр болгон бичээсийг унших. 毎週礼拝を捧げること、 7 хоног бүр тийм ээ хүндэтгэл мөргөл өргөх. これを続けていきましょう。 Энэ зүйлийг тийм ээ үргэлжлүүлэн хийгээсэй гэж хүсэж. しかしですね、このことを信じないそういう人たちがいるということもこれも事実です。 За гэхдээ бас нөгөө талд тийм ээ энэ зүйл одоо итгэхгүй байгаа хүмүүс байгаа нь бас тийм ээ одоо бодит байдал байна. イエス様の奇跡を見ながらも信じなかった人がたくさんいたんです。 Есүсийн одоо гайхамшиг нүдээр харсан хинээ одоо харсан хэрнээ түүнд итгэхгүй хүмүүс ここ байсан. にですね、3つその理由が書かれていま За す。 энэ дээр тийм ээ за өнөөдрийн библийн хэсэг дээр за 3 шалтгаан. 人々がイエス様を信じなかった1つ目の理由は預言の成就です。 За хүмүүс Есүс итгэхгүй байгаа тийм ээ одоо хамгийн ихний шалтгаан нь болохоор
иш үзүүлгийн биелэл 12章の38節にこのように書いてありますね。それは預言者イザヤの言葉が成就するためであった。彼はこう言っている。主よ、私たちを聞いたことを誰が信じたか。主の御腕は誰に現れたか。 За 38 дээр тийм ээ. Энэ нь иш үзүүлэгч Исаягийн эзэн бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мотор хэнд илчлэгдсэн бэ гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ гэсэн байна. これはイザヤ書53章1節の言葉です。 За энэ болохоор Исая номын 53-ийн 1-р ишлэлээр байгаа энэ үг байна. 多くのユダヤ人たちはこの聖書の言葉を知っています。 Олон юудэчүүд тийм ээ энэ хүү Библийн эсхийг тийм ээ одоо сайн мэддэг. でもこの主の御業と主の言葉を理解できなかったんですね。 Харин тэд нар болохоор тийм ээ одоо эзний тэр гайхамшигтай ажлыг болон одоо түүний үгэнд тийм ээ итгээгүй. この聖書の予言というのはですね、人間が分かって、その分かったところで成就するということは少ないんです。 За одоо Библиэр бичигдсэн байгаа одоо иш үзүүлгэн тийм ээ одоо хүмүүс эхлээд ойлгож ийж тийм ээ одоо биелэгдэнэ гэдэг нь бол тийм түгээмэл байдаггүй. 予言というのはですね、分からないということが多い中で、ああ、本当だって後になって分かる。そこが神様が働かれているところなんです。 За иш үзүүлэг гэдэг маань ерөнхийдөө тийм ээ одоо бидний одоо мэдэхгүй тэр үед тийм ээ одоо бурхан ажиллаа хийгээд тийм ээ аль хэдийн одоо биелэлээ болсон үед бид нар тийм аа таньж мэддэг ийм зүйл байдаг. 私たちが例えばですね、この時代にね、もし戻ったとしますよ。 За жишээлбэл тийм ээ одоо бид нар одоо тухайн үед тийм ээ одоо байсан гэж бодъё. そしたらね、イエス様みんな信じると思いますよ。 Тийм бол тийм ээ бүх хүмүүс одоо Есүст итгэнэ гэж 目の前で病気の人が治るんですよ。 одоо миний өмнө тийм ээ одоо өвчтөе хүн итгэрч байна. 目の見えなかった人が癒されるんですよ。 Хараагүй хүн тийм ээ хараа орж байна. ねえ、立てなかった人が立ち上がるんですよ。 Болж чадахгүй байсан хүн одоо босоод зогсож байна. もう神様がこう働いているというのをいっぱい見るわけですよ。 Бурхан ажиллаа хийж байгааг тийм ээ одоо өөрийнх нь нүдээр харж байгаа шүү дээ. それ見たら信じるじゃないって。 Тэрийг одоо нүдээр харах юм бол итгэн шүү дээ тийм ээ. 全員信じるじゃない。 За гэхдээ бүх хүмүүс итгэхгүй байна. そうならないんです。なぜでしょう。 За тэгвэл яагаад юм бэ тийм ээ? 予言が成就しているからです。 Яагаад тэгэхээр иш үзүүлэг маань тийм ээ одоо биелэлээ болж байгаа 普 юм. 通だったら誰でも信じるでしょう。そうならないんです。 Ингээнээр бодох юм бол уул нь бол тийм ээ бүх хүмүүс итгэхээр юм шиг тийм ээ. Гэхдээ тийм биш байна. 神様はそのようにしてイエス様の出現をちゃんと予告しました。 За бурхан яг ийм байдлаар тийм ээ Есүс Христ илэрхийлэгдэхийг тийм ээ аль эртнээс тийм ээ ийхүү иш үзүүлсэн байна. 二つ目はイエス様、人々がイエス様を信じない二つ目の理由は神様が人々の心を堅くなにしたんです。 За хүмүүс Есүс итгэхгүй байгаа одоо хоёр дахь шалтгаан нь болохоор тийм ээ бурхан өөрөө хүмүүсийн зүрх сэтгэлийг тийм ээ одоо хатууруулсан ийм зүйл. 12章の40節を見てください。 За 12-ийн 40-р ишлэлдэр 主は彼らの目を見えないようにされた。また彼らの心を堅くなにされた。彼らがその目で見ることも心で理解することも立ち返ることもないように、そして私が彼らを癒すこともないように。 За 40-дэр тэр тэдний нүдийг сохолж зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдэрээ харж чихээрээ сонсож зүрхээрээ ухаарч эргэх байсан бөгөөд би тэднийг эдгэх байсан юм гэсэн байна. ねえ、この言葉を見てどう思いますか？ Энэ үгийг та нар уншаад тийм ээ юу гэж бодож байна? 神様は人の心を堅くなにして、 За бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг хатууруулад そして神様に立ち返ることをしないようにして、 за бурхан руу тийм ээ одоо эргэж чадахгүй байхаар тийм 彼 ээ らは癒されないようにされて、 тэд нэр эдгэрэхгүй байхаар болгоод 彼らは何も見えないようにされたん тэд だ。 нэр тийм ээ одоо юу ч харж чадахгүй байхаар тийм юм болгосон. 神様は救う人と救わない人を選んでおられるということで За す。 тэгэхээр тийм ээ бурхан аврагдах болон одоо аврагдахгүй хүмүүсийг тийм ээ одоо ингэж сонгосон гэсэн үг. 皆さんは тийм ど ээ. っちですか？ За та нар аль нь вэ те? Аль хэсэгт нь багтж байна? 救われたгэж. 救われたのは神様に選ばれてますか？ Тийм болохоор тэгээд бурхнаар сонгогдсон гэсэн үг. そうですね。 За тийм те. そのことを自覚してください。 Энэ зүйлийг та нар сайн те өөрсдөө хүлээж аваасаа гэж. 神様がイエスを信じるように選ばれたということを自覚してください。 За Есүст итгэхийн тулд тийм ээ бурхан биднийг сонгосон гэсэн энэ зүйлийг тийм ээ та нар сайтар өөрсдөө хүлээж аваасаа гэж хүсэж байна. 皆さんは神様に選ばれた特別な存在です。 Та нар тийм ээ бурхнаар сонгогдсон онцгой нэгэн шүү. 神様の特別な愛をもらってるんです。
Бурханаас тийм ээ тэр онцгой хайрыг тийм ээ та нар хүлээж авсан そ шүү. してその特別な愛の中で一番大切な永遠の命をもらってるんです。 Тэгээд тэр онцгой хайр дотор тийм ээ тэр онцгой тэр авралыг тийм ээ Бурханаас хүлээж авсан байгаа шүү. でもここでですね、神様が選んでいるというなら2つの疑問が湧くんですね。 За тэгвэл тийм ээ Бурхан одоо хүмүүсийг сонгосон гэх юм бол тийм ээ бидэнд бас одоо эргэлзээ гарахаар бас зүйл байна тийм ээ. Хоёр юм зүйл байна. 伝道しなくていいじゃない。 Тэгвэл тийм ээ одоо сайн мэдээ тараахгүй гэж болох юм биш үү тийм ээ. 神様選んでんでしょ。 Бурхан угаасаа тийм ээ хүмүүсийг итгэн итгэхгүйгээд ингээд сонгож байгаа юм чинь гээд. またもう一つの疑問は、選ばれなかった人はかわいそうではありませんか。 За өөр нэг нь болохоор тийм ээ одоо нөгөө сонгогдоогүй хүмүүс нь өрөвдөлтөө юм биш үү гэж тийм бодохоор. まず伝道についてです。 За эхнийх нь болохоор тийм ээ одоо сайн мэдээний талаар 伝道しなくていいんですか。 тэгвэл сайн мэдээ тараахгүй байсан чи болох юм уу? 神様は選んでいる人と選ばない人、救われる人、救われない人を選んでるんでしょ。 Бурхан тийм ээ одоо сонгогдсон хүмүүс, сонгогдоогүй хүмүүс, аврагдахгүй хүмүүсийг аль хэдийн одоо сонгосон тийм ийм байдалтай байгаа шүү. ハラム君こっちこっち、この白いやつ。ね。ということは、神様が選んでいるんだったら伝道しなくていいじゃないって多くの人思いません？ Тэгвэл Бурхан аль хэдийн сонгоцсон юм бол тийм ээ одоо сайн мэдээ тараах одоо ямар шаардлагагүй юм биш үү гэж тийм олон хүмүүс бодох бах. さあこの疑問について答えていきます。 За энэ талаар тийм ээ тайлбар олгож хариу. それは私たちには分からないからです。 За энэ зүйлийг тийм ээ одоо бид нэр одоо мэдэхгүй учраас 神様が選んでいる人、選ばない人、私たちには分からない。 Бурхан хэнийг сонгоод хэнийг сонгосон бэ гэдгийг тийм ээ бид нар мэдэхгүй болохоор 私たちどうしたら分かるんですか？ тэгвэл бид нар яавал мэдэх вэ? 福音を伝えたら分かるんですよ。 Сайн мэдээ бид нар тарааж ийж тийм ээ түүнийг мэднэ гэсэн үг. 福音を伝えて信じている人と信じない人が分かるんです。 Бид нар тийм ээ одоо сайн мэдээ тараагаад тэгээ сайн мэдээг одоо хүлээж аваад авч байгаа авахгүй байгаа тэр байдлаар бид нар тийм でもいいですか？私たちが福音を伝えなければ信じません。これは大事なことです。 はい 私たちが福音を伝えなければ人は信じることができないんです。 Бид нэр одоо сайн мэдээ тараахгүй бол тийм ээ одоо бусад хүмүүс одоо Христэд итгэх тийм юм боломж 私たちが福音を伝えるから信じて救われるんですね。 Бид нэр сайн мэдээг одоо тараадаг учраас хүргэдэг учраас тийм ээ одоо хүмүүс тийм ээ одоо Христэд Есүст итгэдэг юм аа. で私たちが福音を伝えて信じなかったら選ばれてない人なんですよ。 За бид нар одоо сайн мэдээ тараагаад тэгээд магадгүй тэр хүн хүлээж авахгүй байх юм бол тийм ээ тэр хүн одоо сонгогдоогүй тийм ээ. だからイエス様はこのように言いましたね。 Тийм болохоор Есүс ингэж хэлсэн. あなたが家に行くときには平和の挨拶をしなさい。家に行くとき、人の家に行くときには平和の挨拶をしなさいと言われました。 Есүс ингэж хэлсэн байгаа тийм ээ. Та нар айлд очихдоо амар тайвны тийм ээ одоо амар амгалангийн мэдээд мэдчлээрээ гэсэн байгаа. そしてその平和の挨拶を受け入れる人がいるなら神様の平和はその人の中にあるんだって言いますね。 Тэгээд үргэлжлүүлээ тийм ээ. Хэрвээ та нарын одоо мэдчилгээ хүлээж авах юм бол тэр айлд тийм ээ одоо Бурхны амар тайван очно гэж ингэж хэлсэн. その平和の挨拶を受け入れない人はあなたはねその家から出て行きなさいって言いましたね。 Хэрвээ та нарын тийм ээ одоо амар тайвны мэдчилгээ хүлээж авахгүй байх юм бол та нар тэр гэрээс гараад яваараа гэсэн. そして足の裏の塵を払いなさいって言われたんです。 Тэгээд гутлынхаа тоосыг тийм ээ та нар гөвөөд тийм гараараа гэсэн. これどういう意味だか知ってますか？ Энийг та нар ямар утгатайг мэдэх үү? あなたとはもう関係ありませんっていう意味なんですよ。 Ямар ч холбоо харилцаа байхгүй шүү гэсэн юм утгатай. Утлаа говж байгаа юм тийм ээ. そのようにね関係ありませんって言葉で話さなくていいんですよ。 Үгээр бол хэлэхгүй. そんなことをやらなくてもいいんですよ。 За тийм зүйл хийхгүй байсан ч болно. でもそういうぐらいの気持ちを大事にしなさいということです。 Тийм зүрх сэтгэл бидний дотор байх хэрэгтэй. ここにも選ばれた人と選ばれてない人がいますよね。 Ийм байдлаар тийм ээ. Одоо сонгогдсон болон одоо сонгогдоогүй хүмүүс байна гэсэн. 前にもお話ししたかもしれませんけれども、東北でですね震災が起こった時にすごく大変な時期がありました。 Өмнө та нарт бас ярьсан баг тийм ээ. Одоо Японы одоо хойд хэсэгт тийм ээ Тохоку гэдэг газар тийм ээ. もうねとにかく Байгалийн гамшиг болсон. たくさんの支援が必要でした。 Тэнд бол маш олон дэмжлэг хэрэгцээ たくさんの шаардлагатай. 物資が必要でした。 Маш олон тийм ээ одоо хоол хүнсгээ тийм ээ хэрэгцээ маш их байсан. そしてですね東北の教会の牧師はですね自分の教会を開けて Тэгээд тухайн газрын тийм ээ одоо бүс нутгийн одоо цуглаанаа教会の中は荷物だらけなんですよ。 тэгээд одоо цуглаан дотор нь буу ачаа тийм ээ.
もう礼拝するよりも支援物資を何とかこうね、皆さんから集めて届けなきゃいけない。 За одоо мөргөл хийгээсээ илүү тийм ээ одоо маш олон одоо тусламжийн юм цуглуулаад тийм хүмүүст ингээд тараахгүй бол болох だから юм 支援 байна. 物資の合間を縫いながらこう礼拝してるんですよ。 Тэгээ тэд нар болохоор тийм ээ одоо маш олон одоо тусламжийн бараан дундуур ингээд бие бинийгээ хараад тийм ээ одоо тэгж одоо мөргөлөө өргөж байсан. そしてですね、いろんな町に行きます。 Тэгээд одоо маш олон одоо хот тосгосон. そしたら次の町もですね、ぜひ私たちのところも来てくださいって言われるんです дараагийн ね одоо。хот тосгоно нь тийм ээ одоо дараа нь манад ирээрээ гэл ингээд тэдрээ で、その өгч. 噂が広がってですね、どんどんですね、訪問先が増えていくんです。 Энэ талаар одоо маш олон тийм ээ одоо газрууд мэдээд тийм ээ манад ир гэж чигээд тийм ээ で、そうす урьдчилсан. るとですね、今度はもうこれ以上行けないっていうふうになったんですね。 Тэгээ эцэстээ бүр тийм ээ одоо үүнээс илүү одоо явах боломж алгаа гэсэн ийм байдалд хүрсэн. もう次々まあ要請ね、この助けてくれっていう要請があるんだけども、行けないっていう状態になってきたんです。 Маш олон газраас хөсөлт ирээд тэгээ бүр сүүлдээ тийм ээ одоо явах юм бүр боломжгүй ийм байдалтай болсон. その時ですね、悩んだんですね。 Тэгээ тэр үед одоо яах вэ гэдэг тийм ээ. 届けてあげたいけど届けられない。 はい. 届けてあげたいけど届けることができな Уул い。 нь бол тусламж хүргэмээр эдэг ч болов хүргэмээр байгаа хэдий ч тийм ээ хүргэх юм боломжгүй. 神様に祈りました。 Хэцүү те. Тэгээд бурхнаас залбирсан. 神様どうしたらいいんですか。 Бурхан минь яавал дээр вэ гэд. 神様ですね、聖霊を通して言葉を与えてくれたん Тэгээ です бурхан ね。 тийм ээ одоо ариун сүнсээр дамжуулаад үг өгсөн. 平和の子を探しなさい。 Амар тайвны хүүг олоо гэсэн юм үг өгсөн. 彼はその時にですね、さっき言った平和の挨拶をしなさいという御言葉を思い出したんです。 Тэгээд тэр пастор тийм ээ нөө бичээс үгийг сансан байгаа те. Сoko- Амар тайвны мэдчилгээг そこでさらに祈ってですね、どうしたらいいかって祈りました。 тэгээ үржлүүлэн залбираад би одоо яавал дээр вэ гэд. そしてですね、訪問先一つ一つをですね、思い出すんです。 Тэгээд одоо хүртэл айлчилсан тэр газруудаа санаад そしてですね、そうだ、訪問先には2種類の人がいるなって気づいたんです。 тэгээд пастор тийм ээ одоо юу байсан бидний очисон газар тийм ээ яг хоёр төрлийн хүмүүс байсан байна гэдгийг анзаарсан. 物資を届けてですね、ありがとうございます、これをみんなで分けますと感謝する人たちがいました。 Зарим хүмүүс нь болохоор тийм ээ одоо тэр тусламжийн барааг нь аваад ингээд талархаад тийм ээ ингээд хүлээж авч ийсэн. もう一つの町にはですね、物資を届けたらですね、こんだけしかないんですか、 Зарим хотод ингээд тусламжийн бараа хүрэхээр тийм ээ ердөө л энэ юм уу гэд тийм ээ хүлээж авч ийсэн. これじゃ足りません。 Энэ ингээд одоо хүрэлцэхгүй штэ гэж тийм ингэж хэлж ийсэн хүмүүс байсан. そしてこの2つの町の特徴が現れてくるんです。 Тэгээд тэр хоёр хотын тийм ээ одоо тэр ялгаа нь ингээд гарч ирсэн онцлог нь. ありがとうございます、感謝します、みんなで分けますっていうのは本当にその通りになるんです。 Талархаад хүлээж авсан хүмүүс нь тийм ээ ингээд бие биентэйгээ хуваалцаад тийм ээ яг түүний дагуу болж ийсэн. 足りません、こんだけですか。 Харин жоохон гомдлоод тийм ээ хүрэлцэхгүй штэ зөвхөн энэ юм уу гэж гийсэн. Тэр その газар 言葉の通りになるんです。 яг л тэр үгийнхэн дагуу болсон. 同じ物資を配って、 Яг адилхан тийм ээ одоо болон тусламж な хүргэсэн. ぜそうなるんでしょうか。 Яагаад тийм болж ийнэ вэ? 自分で抱えるからです。 Өөртөө байлгаж байгаа тийм ээ. 人に与えないんです。 Бусдад дамжуулахгүй байгаа юм байдалтай. そしてこの町に行くのはやめよ Тэгээд тэр хот руу очихоо болио гэд тийм ээ. う。そしてありがとうございます、みんなに分けます、この平和のこのところに訪問するようになりました。 Тэгээд талархаад ингээ хүлээж авсан бүгдтэй хуваалцсанаа гэсэн газар тийм ээ. Тэнд ингээд одоо үргэлжлүүлэн хийхээр тийм ээ шийдсэн. そうするとですね、ぜひ家に入ってください。 Тэгээд тэдгээр хүмүүс тийм ээ одоо манай гэрт орооч ээ гэд. そしてお話をして聞きたいんですと。 Тэгээд та бүхний яриаг ингээ сонсомоор байна гэд. どうしてこういうことをしてくれるんです Та か。 нар яагаад ийм зүйл хийж байгаа мэй гэд. Хийж байгаа юм бэ гэд. 私たちはイエス・キリストを信じているからです。 Тэгээд хэлж байгаа тийм ээ бид нар Есүс Христэд итгэдэг учраас юм аа. そこで小さな礼拝が始まり、 Тэгээд тэнд тийм ээ одоо жижиг хэмжээний одоо そこで мөрөглөө. イエス様を信じる人々が起こされていき、 Тэгээд тэнд тийм ээ одоо Христ итгэдэг хүмүүс одоо ингээд 教会のようになっていくんです。 тэгээд одоо чуулган болж байгаа тийм ийм байдал. まさに選ばれた人とそうでない人が見えてくるんですね。 Түүнээс харах юм бол тийм ээ одоо сонгогдсон хүмүүс, сонгогдоогүй хүмүүс тийм ээ ингээд ил болж тийм ээ. 私たちには分からない。 За бидний хувьд бол тийм сайн мэдгүй. でも私たちが届けに行くときにそれが分かる。 Харин биднэрт тийм ээ энэ зүйл одоо бид нар одоо хүргэх үед тийм ээ тэр зүйл нь одоо илэрхий болд юм аа. だから私たちはですね、そういう人を探すっていうのが伝道なんです。 Тийм болохоор бид нар тийм хүмүүсийг одоо хайхан тийм ээ одоо сайн мэдээний イエス様言いますよね。失われた子を探す、そういう表現をしています。
Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр тийм ээ алдагдсан нэгнийг одоо хайж олох хүүг олох гэсэн ингэж хэлж байсан. さあ、じゃあ今度ですね、選ばれなかった人はどうなるのってもう一つの疑問ですね。 Тэгвэл нөгөө талд тийм ээ одоо сонгогдоогүй хүмүүс нь одоо яах юм болж байна тий. 神様選ばないでそのまま滅びに持っていくんですか。 Тэгвэл бурхан одоо сонгоогүй тэгээд тэр хүмүүс ингээд одоо мөхөө дуусах юм уу тий. ここに答えがですね、12章の42節に答えがあります。 42. 12章の42節です。 За 12-ийн 42 дээр хариулт нь үж байна. しかしそれにもかかわらず議員の中にもイエスを信じた者が多くいたって書いてあるんですね。 За энэ дээр тийм ээ хэдий тийм боловч захирагчдын олонх нь Есүст итгэсэн билээ гэсэн байна. 預言が成就して誰も信じないように見えたけども信じる人がいたって書いてあるんですよ。 За энэ дээр тийм ээ иш үзүүлэг биелээ олоод тийм ээ одоо итгэхгүй хүмүүс одоо байна гэж хэлсэн хэдий ч тийм ээ бид нар эндээс харах юм бол итгэж хүмүүс тийм ээ одоо түнд итгэсэн хүмүүс тийм ээ одоо байгаа юм байдлыг харж байна. これは選びの例外と言えんじゃないでしょうか。 За үүнийг бид нар тийм ээ одоо сонголт онцгой сонголт гэх юм уу тийм ээ одоо ингэж хэлж болох. もう少し言うならば私たちの祈りに応えて例外的に信じる人を神様は起こしてくれるということです。 За бидний залбирлаар дамжуулаад тийм ээ бурхан онцгойлон тийм ээ бас хүмүүсийг ингэж сонгодог тийм ээ ийм зүйл байна гэсэн. それはアブラハムとロトの話で分かりますね。 За бид нар хуучин гэрээний тийм ээ Авраам болон одоо Лотын түүхээс мэднэ. それはね、ロトの住んでいるソドムゴモラ神様を滅ぼすってそのように決めましたよね。 За одоо Лотын амьдарч ийсэн тийм ээ одоо нөгөө Содом Гомора хотыг тийм ээ бурхан одоо сөөрүүлнэ гэж тийм ээ одоо устгах гэж уудан これが шийдсэн. 神の選びであり神の、ね、選ばないということの、ね、法則から言うとソドムの町は全滅ですよね。 За юу 神様が選べば救う、神様選ばれなかったら滅びる。でソドムゴモラは全滅だという計画ですから神様はソドムゴモラの町の人を選ばなかったということですよね。 За одоо мэдээж тийм ээ одоо бурхан сонгоогүй учраас тийм ээ одоо тэр хот тийм ээ одоо бүхэлдээ одоо сөөрн тэгэхээр одоо бурхан тэднийг тийм ээ сонгоогүй гэж ингэж ойлгож болно. そして神様はそれをですね実行しようと計画を立てます。 Тэгээ бурхан тийм ээ одоо энэ зүйлээ биелүүлээ гэж тийм ээ одоо төлөвлөгөө гаргасан. その時ですねアブラハムが神様に言うんですね。 Тэр үед тийм ээ одоо Авраам бурханд хандсан. 50人もしかしたら神様に帰ってくるかもしれませんから滅ぼさないでくださいって。 50 хүн магадгүй бурхан тань руу ирж магадгүй та бити устгаач ээ гэж тийм ээ залбирсан. 神様分かった。 Бурхан тийм ээ за ойлголоо гэсэн. 45人になるかもしれませんけどもそれでも神様は全員滅ぼすんですか。 Тэгээ дахиад бурханаас тийм ээ 45 хүн байж магадгүй та тэгсэн ч гэсэн энэ хотыг устгах. 神様45人のためにソドムゴモラを滅ぼさない。 Бурхан тийм ээ 45 нийтлээ би тэр хотыг устгахгүй гэсэн. 40人になるかもしれませんけども神様それでもソドムゴモラを滅ぼしますか。 Тэгээ үргэлжлүүлээ тийм ээ бурхан минь 40 хүн байж ч магадгүй тийм ээ та тийг устгах юм уу устгах уу гэж асуусан. 40人いたら滅ぼさない。 Тэр 40 хүн байх юм бол би энэ хотыг устгахгүй. この交渉ずっと続きますね。 Тэгээ ингээд үргэлжлээл яваад байгаа тийм ээ. 最終的に何人までに減りましたか。 Тэгээд эцэстээ тийм ээ одоо хэдэн хүн хүртэл болж буурсан бэлээ. 一人じゃないですね。 За нэг бол биш. 5人. いいえ、10人です。 За 10 10 人で хүн す。 тийм ээ. За сүүлдээ бүр тийм ээ 10 хүн байх юм бол гэдэг бурханаас асуусан. しかし10人に満ちませんでした。 За гэтэл тийм ээ ерөөсөө одоо 10 хүнд тийм ээ тэр зөвхт хүн ерөөс хүрээгүй. だから神様はソドムゴモラを滅ぼしましたね。 Тийм болохоор Содом Гоморог тийм ээ бурхан устгасан. その時に救われたのは誰ですか。 Тэр үед аврагдсан нь хэн бэ? Заロトと За Лот болон 2 2 娘. 人の娘ですね。さあ妻も滅んでしまいましたね Эхнэр ч。гэсэн бас тийм ээ одоо нас барсан байгаа ш тийм ээ. Тийм. そのソドムゴモラが滅びた時に聖書は何て書いてあるか知ってますか。 Содом Гоморо тийм ээ одоо сөөрөх үед бичээс юу гэж хэлсэн байдаг вэ? 創世記の За Эхлэл номын ちょっと待ってくださいね。 за түрүүлээж байгаарай. 19章だと思うんですけども、 За 19-р ишлэл баха. 19-р бүлэг Эхлэл номын. 創世記19章の За
Эхлэл 19-ийн 29節を読んでください。 29-р ишлэгийг харъя. 19-ийн 29. За энэ дээр болохоор Бурхан талын хотыг устгахдаа Авраамыг дурсан санаж Лотын сууж байсан хотыг устган сүрүүлэхдээ Лотыг сүрлийн дундаас минд гаргажээ гэсэн байна. これはどういうことですか？ За энэ тэгэхээр юу гэсэн үг вэ? 神様はアブラハムの祈りを覚えていたんです。 Бурхан Авраамийн залбирлыг сансан гэсэн үг. そしてアブラハムの祈りに応えてロトの家族を救出したんです。 Тэгээ Бурхан Авраамийн залбиралд хариулаад тийм ээ Авраамийн гэр бүлийг тийм ээ түүнийг одоо аварсан гэсэн. ですから皆さん何度も言います。家族のために祈りましょう。 Та нар дахиад хэлье тийм ээ гэр бүлийнхаа төлөө тийм үргэлжлүүлэн залбираараа. 神様はこの憐れみを持って救ってくださいます。 Бурхан өөрийнхөө одоо өршөөлөөрөө тийм ээ аврах болно. 家族がイエス様信じないよなーってね、そんな諦めないでください。 Гэр бүлийн маань ерөөсөө Иесус итгэхгүй нэ гэдэг тийм ээ ерөөсөө бити та нар шантраараа. イエス様を信じてほしいと熱心に祈ってください。 Үргэлжлүүлэн тийм ээ үнэхээр хичээнгүйлэн тийм ээ үнэхээр түүнд итгэхийн төлөө үргэлжлүүлэн залбирсаар байгаа. 必ずソドムゴムラの日が来るんですから。 За Содом Гоморогийн тэр өдөр заавал ирэх болно. イエス様が来られたら必ず起こるんですから。 За Есүс ирэх үед энэ зүйлтэй бий болох болно. だから祈るんです。 Тийм болохоор бид нэртэй залбирах хэрэгтэй. そしたら選ばれてない人も救われるんです。 Тэгэхээр одоо сонгогдоогүй хүмүүс дунд ч ихсэндээ тийм ээ одоо аврагдах хүмүүс байна гэсэн. あなたの祈りに神様答えてくださ Та い。 нарын залбирал тийм ээ бурхан хариулах болно. 選びはあるけども、 Сонголт байгаа хэдий ч 神様あなたの祈りを聞いてくださるんです。 бурхан таны залбирлыг сонсох болно. だから伝道するんです。 Тийм болохоор бид нэр сайн мэдээг хүргэдэг. あなたが伝えたい人に伝えましょうよ。 Үнэхээр сайн мэдээг хүргэмээр байгаа тэдгэр хүмүүс тийм ээ сайн мэдээг хүргээрээ. 3つ目の理由です。 За 3 дахь шалтгаан нь 人々がイエス様を信じない3つ目の理由は、 За хүмүүс Есүст итгэхгүй байгаа 3 дахь шалтгаан нь 周りのことを気にしすぎる人たちです。 За хүмүүс тийм ээ одоо эргэн тойрондоо хитрхи их одоо анхаардаг тийм ээ. ヨハネの福音書の12章の42節43節にこのように書いてありますね。 За 12-ийн 42 43 дээр Йохны 12-ийн 42 43 42節43節、しかしそれにもかかわらず議員の中にもイエスを信じた者が多くいた。ただ街道から追放されないようにパリサイ人たちを気にして告白しなかった。彼らは神からの栄誉よりも人からの栄誉を愛したのである。 За уншия. Хэдий тийм боловч захирагчдын олонх нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисеучудаас болж синагогоос хөөгдөхгүй гэсэндээ үүнийгээ өчсөнгүй. Учир нь тэд хүний алдрыг Бурхны алдраас илүү таалсан юм а гэж. 彼らはイエス様を信じたって書いてあるじゃないですか。 За энэ дээр тийм ээ тэд нар Есүст итгэсэн гэж бичсэн байж. イエス様を信じてですね、そのまま信じるって告白するならば救われるのに、 Уул нь тийм ээ итгээд би Есүст итгэнэ гэдэг тийм ээ хэрвээ одоо итгэлээ тунхаглах юм бол уул нь аврагдах байтал 告白しなかったんです。 бид нар тийм ээ итгэлээ тунхаглаагүй тийм ээ. 心に信じることはできても告白できないのはクリスチャンではありません。 Зүрх сэтгэлдээ одоо итгээд одоо шийдвэр гаргах боловч тийм ээ амаараа тунхаглахгүй болвол тэ жам боломжгүй юм зүйлээ. 皆さんいつもそれが問われますよ、必ず。 Энэ зүйл та нар ч гэсэн бас тийм私がクリスチャンであることを告白できなかった時、 би өөрийгөө тийм ээ одоо хүмүүст одоо Христ итгэгч гэдгээ одоо тунхаглах 神様も私をクリスチャンだと認めません。 тийм байдалтай авах юм бол бурхан намайг тийм ээ бас хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг. イエス様このように言いましたよね。 За Есүс ингэж хэлсэн. 私を恥と思うなら私もあなたを恥と思うって。 Та нар надаас ичх юм бол би ч гэсэн та нараас ичнэ гэж ингэж хэлсэн. 告白するということはイエス様が私の救い主ですとはっきりとどんな人に対しても言うことです。 Итгэлээ тунхаглаж тийм ээ одоо хэлнэ гэдэг бол тийм ээ энэ бол бүх хүмүүсийн хувьд чухал юм зүйл байна. 告白してそれがクリスチャン、キリスト者としての生き方ですね。 За бид нар тийм ээ одоо итгэлээ тунхаглаад тийм ээ амьдрч байгаа маань тийм ээ энэでも итгэгч хүний амьдрал. この聖書に書かれているイエス様を信じて受け入れた人も周囲を気にしたって書いてありますね。 За өнөөдрийн Библийн хэсэгтэр тийм ээ Есүс итгэсэн хэдий ч тийм ээ тэдгээр хүмүүс одоо Парисайчуудын хүмүүсийн тэр байдал パリサイ人を気にしたって書いてありますね。 Парисайчуудын тэр одоо байдлаас 仲間外れにされるのを嫌いましたね。 одоо найз нөхөрлөлөөсөө одоо
гарчихъя гэдэг. 人からの栄誉、人からよく思われたいと思い、そういう人の栄誉を求めていた。 Хүмүүсээр одоо тийм ээ одоо сайнаар бодогдмоор байна гэсэн хүмүүсээс одоо せっかく信じる心を神様から与えられているのに、 итгэх сэтгэл тийм ээ одоо бурхнаас өгөгдсөн хэдий ч それを完成できなかった。 түүнийг яг бүрэн гүйц тийм ээ яг болгож чадаагүй. この人たちは救われますか？ Эдгээр хүмүүс аврагдах уу? 救われません。 Аврагдахгүй. 心に信じるだけじゃダメです。 Зөвхөн зүрстгэлдээ итгээд энэ хангалттай. 私たちはいつでもどこでもイエスをキリストだと告白するんです。 бид нар хаанч хизээч тийм ээ Есүс бол Христ гэж тийм ээ тунхаглалт юм аа. 隠したら私たちはクリスチャンじゃありません。 Бид нар энэ зүйлийг нуух юм бол бид нар Христ итгэгч биш юм аа. いつもキリストを告白するものでありたいですね。 Үргэлж Есүсийг тийм ээ одоо тунхагладаг нэгэн байна. さあ、この3つの理由をもう一度おさらいすると、 За сая ярьсан тийм ээ. なぜ人々が信じないのか。一つ目は予言の成就です。 За яагаад хүмүүс Есүс итгэхгүй вэ? Эхний шалтгаан тийм ээ иш үзүүлгийн биелэл болж байгаа. これは私たちの時代には関係ありません。 Энэ болохоор яг бидний энэ цаг үед бол нэг хамаагүй イエス様の存在を表すために信じない人を神様は起こしたということです。 はい イエス様の存在を証明するために信じない人を起こしたんです。 За Есүсийн одоо оршин байгааг илэрхийлэхийн тулд тийм ээ одоо тэдгээр хүмүүс байгаа гэдгийг харуулсан. それが予言の成就ですね。 За энэ бол иш үзүүлгийн биелэл болж байна. 2つ目は神様の選びです。 За хоёр дахь нь болохоор Бурхны сонголт. 神様が選んで私たちは救われているんです。 За Бурхан биднийг сонгосон учраас тийм ээ бид нар аврагдсан. そのことを感謝して喜んで誇りを持って歩んでいきましょう。 Энэ зүйл үнэхээр талархаад үнэхээр баярлаж тийм ээ үнэхээр яг бахархаж амьдарч でも байна. 信じない人は神様が選んでないんです。 За харин одоо итгэхгүй байгаа хүмүүсийг бол тийм ээ одоо бид нар одоо сонгогдоогүй гэж でも私たちは諦めずに祈りましょ Гэтэ бид нар одоо шантрахгүйгээр тийм ээ үргэлжлүүлэн залбирсаар う。 байцгаая. 3つ目は周囲を気にすることです。 Иргэн тойрноос тийм ээ одоо санаа зовох. 皆さんね、日本に住むとだんだんそのように日本人っぽくなってきますからね、気をつけてください。 Одоо Японд илүү урт амьдрах тусам тийм ээ одоо Япон хүмүүстэй ер нь илүү адилхан болж ирнэ. Тийм болохоор жоохон боломжтой байгаараа анхаараарай. 日本人は周囲を気にするいい面もあるけども悪い面もあります。 За Япон хүмүүс бол тийм ээ одоо иргэн тойрныхаа хүмүүсээс одоо маш их одоо санаа зовж байдаг тийм ээ энэ яг бас сайн тал байгаа бас жоохон сул тал бас 周 байгаа. 囲をよく気をつけるからサービスがとても高いですね。 За одоо иргэн тойрныхаа хүмүүстэй одоо маш их анхаардаг учраас тийм ээ одоо үйлчлэг бол маш сайн. でもですね、周囲を気にしすぎて自分の思ったことができなくなるんです。 За энэ нь хитрхээрээ тийм ээ одоо өөрийнхөө хүссний дагуу тийм ээ одоо өөрийнхөө байж чадахгүй тийм ээ бас ийм байдал 自分の信じたことを貫けなくなるんです。自分の信じていることを最後まで貫くことができない。 За одоо өөрийнхөө итгэж байгаа зүйлийг тийм ээ одоо эцэг хүртэл тийм ээ одоо биелүүлж тийм ээ одоо 私たちにもいつもそういう試練があります。 За миний хувьд ч гэсэн бас яг тийм сорилт надад байдаг. 人々がイエス様を信じない理由をよく理解できたと思います。 За та бүхэн тийм ээ өнөөдрийн номлоор дамжуулаад хүмүүс そ Есүс し итгэж て байгаа шалтгааныг それ мэдсэн. が自分にもどうあるかよく考えてみてください。 Тэгээд одоо энэ зүйл нь одоо надад ямар хамаатай вэ гэдгийг бас бодож үзээрэй. この自分の霊性を見つめることが大事です。 За бид нар өөрсдийнхөө одоо сүнслэг байдлыг бас тийм ээ сайн анхаарч харах хэрэгтэй. そしてこれらの困難を打ち破るのは何ですか？ Тэгээд бид нар эдгээр тийм ээ одоо хүнд асуудал тийм ээ одоо энэ байдлаа одоо яаж даван туулах вэ? 祈りです。 Тэр нь бол залбирал юм аа. 祈りを続けることです。 Үргэлжлүүлэн тийм ээ одоо бид нар залбирсаар байх хэрэгтэй. 神の力がないとこの困難は解決しません。 Бурхны хүчгүйгээр бид нар тийм ээ энэхүү асуудал бэрхшээлээ даван туулж чадахгүй маа. 先ほど言いましたね、選ばれてない人が神様に選ばれるためには祈りが必要です。 Сая хэлсэн тийм ээ одоо сонгогдоогүй хүмүүс аврагдахын тулд тийм ээ бид нар залбирах хэрэгтэй гэж. 周囲を気にする人は祈りを通して周囲を気にしないように生きることができます。 За одоо эргэн тойрноос санаа зовдөг хүмүүс тийм ээ одоо залбирлаар дамжуулаад эргэн тойрноос санаа зовхгүй тийм ийм байдалтай болж чаднаа. ぜひこのことを覚えていてください。 Энэ зүйлийг та бүхэн санаасаа гэж хүсэж байна. 伝道、この福音を伝えることはですね、神様と一緒に働く素晴らしい奉仕ですよ。 За сайн мэдээ гэдэг бол тийм ээ одоо бурхантайханд ажиллах тийм ээ гайхалтай юм үйлчлэл юм.
もうね、人がね、私たちの伝えた福音を通して信じたら、何とも言えない喜びになります。 Үнэхээр тийм ээ бид нар сайн мэдээг дамжуулаад тэр хүн маань тийм ээ үнэхээр сайн мэдээг хүлээж аваад итгэх юм бол тийм ээ үгээр илэрхийлшгүй тийм ээ тэр гайхалтай баяр хөөргийг ぜひ皆さんそれを早く経験してほしいんで энэ すよ。 зүйлийг та нар үнэхээр хурдан амсаж мэдээсэй гэж ингэж хүсэж 自分の子供がイエス様を信じたらどれほど嬉しいことか。 та нарын өөр хүүхдүүд тийм ээ үнэхээр сайн мэдээнд итгэх юм бол ямар сайхан зүйл вэ тийм 自 ээ 分の配偶者がイエス様を信じたらどれほど嬉しいことか。 таны эхнэр юм уу үнэхээр нөхөр тийм ээ сайн мэдээнд итгэх юм бол 自分のお父さんお母さんが福音を信じたらどんなに素晴らしいこと та нарын か。 аав ээж тийм ээ үнэхээр сайн мэдээнд итгэх юм бол ямар гайхалтай вэ この喜びをね、皆さん味わってほしいんです。 энэ баяр жаргалыг үнэхээр та бүхнийг амсаж мэдээсэй гэж ингэж хүсэж байна 神様の栄光を見てほしいんですね。 Бурхны алдрыг тийм ээ хараасаа гэж хүсэж байна そのためには түүний тулд 諦めるんじゃないんです。 бид нар тийм ээ хизээч ерөөсө болж болохгүй 放置することでもありません。 орхиж болохгүй тийм ээ まず祈ることです。 эхлээд бид нар тийм ээ залбирах хэрэгтэй 救われてほしい人のために祈ることです。 аврагдаасаа гэж хүсэж байгаа тийм тэдгээр хүмүүсийн төлөө тийм бид нар залбирах хэрэгтэй イエス様を信じていない家族がいるなら毎日祈りましょ хараахан Есүс итгээгүй тийм ээ гэр бүлийн гишүүд байгаа бол тийм ээ эхлээд та бүхэн う。イエス залбираарай 様を信じるように、 Есүс итгэхийн төлөө 神に立ち返るように。 Бурхан руу тийм ээ үнэхээр эргэж ирэхийн төлөө 神様は必ずその祈りに応え、 Бурхан үнэхээр заавал тэр залбиралд хариулна そしてあなたの祈りを通してその人の心に触れてくれます。 тэгээд үнэхээр таны залбирлаар дамжуулаад тэр хүний зүрх сэтгэлд Бурхан хүрэх болно そして福音を伝えましょ тэгээд үнэхээр сайн мэдээг тийм ээ хүргэцгээе う。教会に任せるんではなく、 чуулганд тийм ээ даатгах биш まずあなたが子供たちに家族に福音を伝えるんです。 эхлээд та өөрөө тийм ээ гэр бүлдээ өөр хүүхэдтэй тийм ээ сайн мэдээг дамжуулаарай 祈りを通してどう伝えたらいいか、 залбирлаар дамжуулаад тийм ээ яаж дамжуулах уу хүргэх үү ぜひ皆さんこれからチャレンジしてください。 үнэхээр энэ зүйлийг та нар үнэхээр хийж үзээсэй гэж хүсэж байна そして同じ教会に集いながら神を礼拝していくんです。 тэгээд хамтдаа тийм ээ бид нар нэг цуглаад тийм ээ Бурханыг магтан алдаршуулна 教会に来るのは神を礼拝するために来るんだという子供たちにしっかり教えてください。 үнэхээр өөр хүүхэдтэй тийм ээ бид нар чуулганд Бурханыг хүндлэн алдаршуулт юм а гэдгийг тийм ээ заагаасаа гэж そして皆さんがですね、教会に来る時にはですよ、 тэгээд та нар чуулганд ирэхдээ お願いしたいことがあります。 нэг хүсмээр зүйл байна 喜んできてください。 үнэхээр та нар баяр хөөртэйгээр чуулганд ирдэг байгаасаа гэж хүсэж慌 байна てて сандраа твдээд 時間だ早く行かなくちゃとです цаг болгоны ね、 урдын явахгүй もう早くみんなで、ね、着替えて食事して早く車に乗って хурдан машиндаа суу гэд тийм ээ яарч твдсэн биш どうでしょうか。 ийм байвал ямар вэ 喜んで礼拝してますか。 үнэхээр баяр хөөртэйгээр хүндэтгэл мөргөл өргөж чадж гинөө 子供は全部見てます。 за хүүхэд бол тийм бүгдийг нь харж байгаа だから自分たちも適当にやります。 тийм болохоор өөр хүүхдүүд ч гэсэндээ тийм энэ байдлаас болоод тийм ээ тэгсгээл суглаанд ирдэг тийм ээ ханддаг 皆さんのその生き様がそのまま家族に影響します。 тэгэхээр та нарын амьдарч байгаа тэр амьдралын хэв маяг чинь тийм ээ өөр хүүхдүүд чинь тэр яг тэр хിവэрээ тийм ээ яг нөлөө үзүүлт юм аа 私は母が喜んで礼拝に出ている姿をずっと見てきてました。 тэгэхээр одоо хүртэл өнөө хүртэл тийм ээ үнэхээр ээжийнхаа үнэхээр баяр хөөртэйгээр тийм ээ үнэхээр мөргөлд ирдэг тэр байдлыг харж ирсэн 日曜日になると早起きをして бүтэн сайн болонгууд маш эрт босно 子供たちにお弁当を作って、 хүүхдүүдийн төлөө тийм ээ одоо хоол бэлдэнэ まだね教会でご飯食べるそういうのじゃなかった時代で за すよ。 тухайн үед бол бид нэр чуулган дээр хоол иддэггүй байсан そして礼拝が終わったらみんなで一緒にお弁当箱を開いて、 тэгээд мөргөл дуусгаар тийм ээ хамтдаа ингээд хоолоо нээгээд そしてご飯を食べながらゆっくり帰っていくんですね。ご飯を食べてからゆっくり帰る。 аха тэгээд хоолоо идээд тийм ээ тэгээд гэрэл руугаа буцдаг байсан まず礼拝に遅刻したことはありません。 чуулганд бол тийм ээ одоо хоцорч исэн удаа бол байхгүй それが生き様ですね。 энэ бол бидний тийм ээ яг байх ёстой юм зүйл そして子供はそれを全部見てます。 энэ зүйлийг тийм ээ яг өөр хүүхдүүд маань харж 私も全部記憶してます。 энэ зүйлийг би бүгдийг нь сайн санаж байна 祈るとともにあなたの生き様を大事にしましょう。
залбирал тэгээд өөрийнхөө тэр амьдралын тийм ээ тэр хэм маягтаа сайн анхаараасаа гэж хүсэж байна. 人々が信じない理由を挙げて伝道をやめてはいけません。 За хүмүүс одоо тийм ээ итгэхгүй байна гэд тийм ээ бид нар шалтгаан хилээд тийм ээ. むしろ私たちは信じましょう。 私たちは信じましょう。 эхлээд бид нартэй хамтдаа 神様の奇跡の救いがいっぱい起こるんですよ。 тэгээ бурхны тэр гайхалтай тийм ээ тэр аврал өндөр бий болно гэж. 神様は選んでいる人もいるし、選んでない人も救うんですよ。 бурхны сонгосон хүмүүс гэж байгаа мөн бас сонгогдоогүй хүмүүс ч гэсэндээ тийм ээ бас аврагдах юм боломжтой. 私たちはそれを探しましょうよ。 тэдгээр хүмүүсийг тийм ээ それを求めましょうよ。 энэ зүйлийг тийм хүсэж 家 явцгаа. 族のために祈りましょうよ。 гэр бүлийнхаа төлөө залбирцгаая. 東京モンゴル教会が神様の大いなる栄光を受けると信じています。 Үнэхээр Токио Монгол чуулган тийм ээ бурхны тэр агуу алдрыг тийм ээ үнэхээр илэрхийлж тийм хүлээн энэ зүйл бий болно гэж итгэж байна. 43節このように書いてありますね。 43はい。 彼らは神からの栄誉よりも人の栄誉を愛した。 За 43 дээр учир нь тэд хүний алдрыг бурхны алдраас илүү таалсан юм а гэсэн бэ. 私たちは逆です。 За бид нар бол эсэргээрээ тийм ээ. 私たちは神の栄誉を愛します。 За бид нар бол бурхны алдрыг тийм ээ хардаг. 神の救いを愛します。 бид нар бурхны авралыг хайрладаг тийм ээ. 神様の救いがますます東京モンゴル教会に起こることを信じます。 Ингээ бурхны аврал тийм ээ энэ газар тийм үү улам илүү бэлхэн болоосоо гэж тийм ээ. 信じましょ Энэ зүйлд う。祈りましょ хамтдаа う。 залбирцгаая. 求めましょ Энэ зүйлийг хүсэж. う。祈った通りになります。 Яг бидний 行動した通りになります。 бидний яг хийсний дагуу байх болно. 皆さんが始めなければ救われないよね。やっぱりそうだね。ということになります。 Хэрвээ та нар эхлэхгүй бол хийхгүй л бол тийм ээ аврагдахгүй болохгүй нэгээлдэ ийм л байдалд хүрнэ. 救われない理由をいっぱい挙げるだけです。 Аврагдахгүй байх шалтгаан тийм ээ маш олон гаргаж болно. そういう教会にはしたくないですね。 Ийм цуглаан бүү байгаасаа гэж хүсэж байна. 救われる可能性をいっぱい語る教会にしましょ Үнэхээр аврагдах боломжийг тийм ээ маш их одоо ярьдаг тийм ээ гаргаж ирдэг ийм う。 байгаасаа. イエスを信じることがいっぱいある教会になりましょうよ。イエスを信じるそういう証がいっぱい起こる教会にしましょう。 Үнэхээр Есүст итгэх тийм ээ тэр олон гэрчлүүд тийм ээ бэлхэм тийм чуулган байгаасаа гэж хүсэж байна. もう1万という理由を述べる以上のそういう証が起こされるように祈りましょう。1万以上の証が起こるように。 За бүр 10,000-аас илүү тийм ээ бүр тийм одоо олон гэрчлэл байхаар тийм ээ. 神を礼拝する1万の理由という賛美がありますね。1万の理由という賛美があるんですよ。 1万はい。 за 10,000 шалтгаан гээд тийм ээ бурхныг магтах шалтгаан гэж ийм 私たちはもっと素晴らしいものを見ていきたいですね。 бид нар тийм ээ илүү тэр гайхалтай зүйлийг тийм ээ хармаа. 神の救いの証が1万起こる。 За бурхны одоо тэр авралын тийм ээ тэр гайхалтай тэр гайхамшгууд тийм ээ бүр 10,000 тийм それを求めて祈りましょうよ。 тийм ээ энэ зүйлийг тийм хүсэн залбирцгаая. 私はできないと思ってません。神様はできると信じています。 Би бол тийм бурхан энэ зүйлийг хийнэ гэж итгэж байна. ですからもっと積極的に祈りましょ Тийм болохоор илүү хичээнгүйлэн тийм ээ. う。まず皆さんの家族のために一生懸命祈りましょう。 Эхлээд тийм ээ та бүхний тийм ээ үнхээр гэр бүлийн төлөө тийм та бүхэн залбираасаа гэж. お祈りいたしましょ За хамтдаа залбирая. う。皆さんも声を上げて、 Дуугаа өндөрсгөөд まず家族の救いのために祈りましょう。 эхлээд гэр бүлийнхаа авралын төлөө 家 залбираасаа. 族がイエス様を信じていないなら、 Үнэхээр та бүхний гэр бүлд イエス様を信じるように神様の憐れみと神様の力を求めて祈りましょう。 Тэгэхээр тэдгээр хүмүүсийн дээр бурхны өршөөл болон бурхны хүч чадал байхын төлөө あなただけ救われているあなたは喜びますか？ зөвхөн та л аврагдах юм бол та баярлах уу? 家族が滅んでもあなたは喜ぶんですか？ Таны гэр бүлийн зарим хүмүүс чинь мөхөд та баярлах уу? そんなことないでしょう。 Ийм зүйл байхгүй зү. だからまず家族のために祈り Тийм ましょ болохоор う。 эхлээд гэр бүлийнхний гандлоо залбирцгаая. あなたの家族、あなたの妻も夫も Таны イエ эхнэр ス様を нөхөр 信じるように、 үнэхээр Христ итгэхийн あなたのお父さんお母さんもイエス様を信じるように、 таны ээж аав Есүс итгэхийн あなたが与えられた子供たちがイエス様を信じるように、 танд хөөгцөн үр хүүхдүүд Есүс итгэхийн төлөө ね、祈りましょうよ。 хамтдаа залбирцгаая. 祈りから始まるんです。 Энэ бүх зүйл залбирлаас эхлэх юм аа. そしてその次に大事なのは私を用いてくださいということです。 Дараагийн чухал зүйл нь та намайг ашиглаач гэд. 私が語れるようにしてください。 Үнэхээр би ярьж чадахын тулд 私が教えられるようにしてください。 бусдад үнэхээр
зааж чадхаар байлгаж өгөөч. 福音を伝える時に子供が受け入れるようにそのようにしてくださいと祈るんで сайн す。 мэдээ үнэхээр тараах үед танаас үг өгөгдөхийн төлөө гэж そのようにですね祈りましょ Хамтдаа залбирая. う。そして東京モンゴル教会がさらに多くのモンゴル人を導くことを祈りましょ Үнэхээр Токио Монгол чуулган олон монголчуудыг үнэхээр дагуулдаг ийм чуулган байгаасаа. う。3月15日にモンゴルのですね聖書教会の先生が来られますね。 За マグエイヤ先生ですね確か。 За 3 сарын 15-нд за Монголоос за Баяр Магна пастор тийм ээ ирнэ. その時にも同じことを必ず語られます。 Тэр үед бас яг адилхан зүйл 日本に住むモンゴル人の救いとその教会がますます立ち上がっていくようにと祈るんです。 Японд байгаа монгол хүмүүс болон тий одоо монгол чуулган улам илүү босч тий хүчтэй байгаасаа. ずっと私が皆さんに伝えててものですね。 Та нарт баян хэлж 彼には私は話してないんですよ。 хэлдэг зүйл тийм ээ. Би үнэхээр түүнд энэ талаар ерөөсөө яриаггүй. でもその先生はですね、そう祈りましょうって私たちに言ってきてるんですね。 Тэр пастор надад хандаад ийхүү залбирая гэж тийм ээ. なぜですか？ Яагаад вэ? 聖霊が語ってるんです。 Яагаад тэгэхээр ариун сүнс 神様があなたに語ってるんです。 Бурхан тийм ээ үнэхээр танд үнэхээр ярьж 神 байгаа. 様が東京モンゴル教会に語ってるんです。 Бурхан Токио Монгол чуулганд ярьж байна. 今日本のモンゴル人のために、日本に住むモンゴル人のために祈りましょう。 Яг одоо тийм ээ үнэхээр Токиод за Японд амьдарч байгаа монголчуудын төлөө залбирая. そしてもう一つ、 За бас нэг зүйл 日本に住むあらゆる人々にも福音が届くようにです。 за Японд амьдарч байгаа бусад орны хүмүүсийн төлөө ч гэсэндээ тийм ээ. 皆さんは日本に住んで誰と出会ってますか？ はい. 皆さんは日本に住んで誰と出会ってますか？ За та нар Японд амьдраад тийм ээ. За ямар хүмүүстэй танилцж байна, уулзж байна. 日本人でしょ、ほとんどが。 За ихийг нь бол за Япон хүмүүс байгаа тийм ээ. その機会を用いてください。 За энэ боломжийг та нар ашиглаарай. あなたが言ってるところ日本人だから無理だなんてそんな風に思わないでください。 За та нар тийм ээ одоо бидний очиж байгаа газар Япон хүмүүс болохоор энэ あなたの日本語が十分じゃないから無理だと思わないでください。 миний Япон хэл одоо хангалтгүй учраас боломжгүй гэж бити бодороо. 私を見てください。 Намайг та нар хараарай. モンゴル語全然話せない。 Би монгол хэл ерөөсөө мэдэхгүй. Ярьж で чадахгүй. も福音は届くんです。 Харин надаар дамжиж юм сайн мэдээ хүрч байгаа. 皆さん、あなたに出会う人が救われるチャンスなんです。 Үнэхээр танаар дамжуулж хүмүүс аврагдахын боломж те байна гэсэн. だから私はいつも祈ります。 Тийм болохоор би үргэлж ийхүү 神 залбирдаг. 様、この出会いを用いてください。 Бурхан та бидний одоо хүмүүстэй уулзрах тийм今日出かける үйлчлэлийг 人、 ашиглаж, 出会う人に神様働いてください。 өнөөдөр уулзаж уулзрах хүмүүсийн дээр та ажиллаа хийгээч гэд. 毎日がそういう一日なんです。 Өдөр болго яг тийм байдлаар өнгөрдөг. 出会う人に Уулзах хүн бүр уулзрах イエ хүн ス бүр を伝えられるように хүмүүст үнэхээр сайн мэдээ хүргэх. 祈りましょ Хамтдаа залбирцгаая. う。お祈りいたしましょう。 За залбирцгаая хамтдаа. ハレルヤ、天の父なる神様、私たちを選んでくださってありがとうございます。私たちを永遠の命に預かってくださって感謝します。神様、私たちを本当に救いの道に用意してくださっていることを感謝します。私たちは選ばれた者として誇りを持ち、光のうちに歩むことを感謝します。主よ、どうぞ今私たちが願うことは救われないというそんなようなものではありません。私たちが福音を伝える神様と共に働くその使命を本当に私たちは祈り求めます。神様は選んでおられます。どこにいるか分かりません。でも確かに救いを持っている子がいるんです。主よ、どうぞ平和の子、救いの人をどうぞ探せるように、私たちの出会いの中でどうぞ救いを確信を持つことができるように、福音を語って信じる人を起こしてくださいますように。主よ、どうぞ選びの民をどうぞ起こしてください。主よ、特に私たちの家族の上に救いをもたらしてくださいますように、自分の子供たちの上にどうぞイエス様を信じる信仰へと礼拝者になれるように、主よ、どうぞ導いてくださいますように、私たちの子供がイエス様を信じ永遠の命を得ることができるように、幼いからわからないという私たちの傲慢の心を砕いて、いつでもどこでも救われるように、イエス様のことを伝えることができますように祈り続けます。主よ、どうぞ知恵を与えてください。福音を語ることができるように、子供たちに教える力を与えてくださいますように、子供たちに祈りを教えることができるように、イエス様、聖書を読むことができるように、
信仰生活ができるように主よどうぞ知恵を与えてください。そして私たちの生き方、信仰による生き方を通してあなたを愛する、あなたを礼拝する、その生き方をしっかりと握っていくことができますように主よどうぞ覚えてください。主よどうぞ多くの家族を救ってください。配偶者を救ってください。どうぞお父さんお母さんを救ってください。おじいちゃんおばあちゃんを救ってください。孫ひ孫を救ってください。あなたの救いが必要です。永遠の命が必要です。主よどうぞ福音を通して多くの人々に家族を救いに導いてくださいますようにお願いいたします。神様、これから出会う一人一人の上に救いをもたらしてくださいますように、特に日本に住むモンゴル人、私たちは願います。そこにクリスチャンがたくさんいます。また福音を聞いている人もたくさんいます。でも神様を礼拝していない人もたくさんいます。また教会から離れている人もたくさんいます。主よどうぞそういう人々を集めてください。主を私たちが探す中で見つけることができるように、つながることができるように、共に礼拝することができるように、主よどうぞ日本に住む東京のモンゴル人クリスチャンをますます与えてくださいますように、日本に住むモンゴル人を救いに導いてください。モンゴルに住むモンゴル人も救って、どうぞこのモンゴル語を通しての福音がますます与えられてきますように主を覚えてください。何よりも主よ、ここに住む私たちです。日本に住む私たちです。ここに住むいろんな国の人々がいます。特に日本人がイエス様を受け入れません。でも諦めません。私たちはこの福音を通して多くの人々が救われることを知っているからです。私たちが祈るときに、私たちが伝えるときに、私たちが使えるときに、私たちが使わされるときに主は働いてくださることを信じます。主をどうぞ望んでください。望んでください。主をどうぞあなたがいい方に望んで私たちの祈りを通して救いを見させてください。救いの喜びを与えてください。伝道する喜びを与えてください。神様の栄光を見る喜びを見させてください。多くの人が救われるその栄光のイエス様の救いを見たいと願います。東京モンゴル教会がさらに前進する、福音が前進する、祈りが前進する、信仰が前進する教会になります。これからもどうぞしよう。あなたの聖霊の力によって私たちの思い、私たちのすべての人格を新しく変えてくださいますように、信仰も新しくされていきますように。主よどうぞまず私たちから変えてください。信じないものにならないで信じるものになるように、諦めるものではなく希望を持つものになりますように、イエス・キリストの皆によってお祈りいたします。アーメン、アーメン。Амен. Эзэн далдран байх болтугай. Өдөр хамтдаа суулаасаа босоод эзэнд хүндэлийг өргөцгөөе. Өнөөдрийн үгэн дээр ч гэсэн бас яг аргагүй миний залбирал, миний бас яг энд байгаа амьдралын дээр хоног мүч бүхэн яг үнэхээр нийцэж таарч байгаа. Яагаад Монгол цуглаан үнэхээр биднэрээр дамжуулаад, энд байгаа хүмүүсүүдээр дамжуулаад эзэн ажиллаа хийж байгаа нь бас гайхалтай. Тэгээ яг бас 1-р Коринт номон дээр хэлэгдсэн байгаа. Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш гэж байгаа. Бүх юм босгон байгуулагддаг. Гэхдээ зарим нь босгон байгуулагддаг.
тэр дунд Есүс Христ байхгүй бол тэр нь яг Христийг алдаршуулах, Бурхныг алдаршуулгахад бүх зүйл алга болдог. Харин өөрийнхийг бусдыг ирдэг, бусдыг нин тэргүүн тавьдаг нэг нь эзний өмнө тааламжтай. Яг бид нэр өөрийнхөө ирээл, яг өөрийгөө за Ариун Баатар болж байна. Ариун Баатар энэ магтаалыг удирдах чинь. Би энд тэ амбицлж байна. Яг ийм зөрсдгөл өвтлөхөөр л Бурхан ариун сүнс бидэртэй хамт байхгүй. Харин яг Токио Монгол цуглаан яг бусдыг яг ирж байгаа хүмүүсийг Чипа Монгол цуглааныг 3 сарын 15-нд болох тэр үнэхээр нэгдсэн Монгол чуулган дээр Йокохамагаас ирж байгаа болорогчин тэр хүмүүсийг яг бид нар эзний хайраар бид нар төв биш. Бид нар энд яг энд голчилж байгаа гэж биш, харин даруй зүрстгэлээр яг үнэхээр эзний хайраар, Есүсийн хайраар тэр загалмаа тэр үнэхээр тэр зодуулж байхдаа яг үнэхээр үхэл дүртэл дуулууртай байсан. Тийм учраас бид нар яг даруй зүрстгэлээр бусдыгаа өргөсөн, бусдыгаа дэмцсэн нэгэн байя гэж би бас уриалж байна. Би бас урамшуулж байна. Энд байгаа үйлчилж байгаа хүмүүс энэ үнэхээр та нарыг би урамшуулж байна. Эзэн үнэхээр ажиллаа хийж байна. Энд байгаа Монгол цуглаанаар дамжуулаад Япон хүмүүст хүрнэ. Япон хүмүүсийн зүрстгэлд очино. Тэгээ Япон хүмүүсээс дамжуулаад өөр улс үндэстэн хүмүүс рүү дамжих бол. Яг миний нүдэнд бүр ингэ харагдаж байгаа. Тэгээ бүр Монгол цуглаан өөрөө бие даасан буюу бүр байр нүртэл тусдаа цуглаан болно. Яг миний нүдэнд нэг ойрын өдрүүд ингээд бүр эзэн яг ингээд залбирал ариун сүнс ингээд илчлэлтий өгч байгаа. Монгол цуглаан эзнийг харуулсан алдаршуулсан цуглаан байх болно. Амен. Тэгээ бүгд хамтдаа эзэнт хүндэглийг өргөцгөөе. Зүрхэнд минь орчдоо амин түүний гарт байсан дэлхийн сүралж тэр нэрийг минь мэддэг тэр нэрийг минь мэддэг тэр бодлыг минь мэддэг урсаа нүлэмсийг харж тэр дуудахад минь сонстоо намайг бүтээсэн эзэн намайг бүтээсэн эзэн зүрхэн минь орчдоо амин түүний гарт байсан дэлхийн сүралж тэр нэрийг минь мэддэг тэр бодлыг минь мэддэг урсаа нүлэмсийг харж тэр дуудахад минь сонстоо тэр нэрийг минь мэддэг тэр нэрийг минь мэддэг тэр бодлыг минь мэддэг урсаа нүлэмсийг харж тэр дуудахад минь
нар хамтдаа эзэнд бэлдэж ирсэн өргөлийн цаг байна. Тэгээ хамтдаа өргөлийн төлөө залбирanгуйцгаая. Хайртай Бурхан минь ээ, өнөөдөр өргөдөх гар бүрийг, зүрх сэтгэл бүрийг эзэн та 100 мянга бэлхэм дүүрнээр өрөөх болтугай аваа. Эзэн үнэхээр энэ өргөлөөр дамжуулан, энэ үнэхээр 11-ээр дамжуулан эзэн та өөртөө алдрыг авах болтугай. Тэгээ үнэхээр энэ чуулганд хэрэгтэй байгаа бүх зүйл дээр үнэхээр зөв шударгаар зохистойгоор зарцуулахад тусалж өгөөрэй. Тэгээ удахгүй бас үнэхээр Монгол пастрын төлөө залбирanгуйж байгаа. Энд ирэх үнэхээр Монгол пастрыг үнэхээр амьдралын үнэхээр бүх зардлыг даах, бүх зүйлийг эзэн та хангаж өгөөрэй аваа. Үнэхээр баяраа пастрыг үнэхээр ирүүлэхин төлөө бид нар үнэхээр залбирanгуйж байна. Үнэхээр та визийг үнэхээр хурдан гаргаж энэ газарт ирж биднийг хончлоход та эзэн тэр цагийг зөвшөөрөөч. Энэ өргөлийг ч гэсэн үнэхээр пастрын гэр бүл зарцуулахад ч гэсэн тусалж өгөөрэй. Есүс Христийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Бүгд хамтдаа эзэнд баяр хөөртэйгээр өргөцгөөё. Алдарн байх болтугай. Тэгээд яг энэ босон чигээрээ хамтдаа эзэнд нэг хүндэтгэлийг өргөөд өнөөдрийнхөө хүндэтгэл мөрөөлийнхэн цагаа өндөрлцгөөе. Талархи
найдварчилсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ илгээсэн талархлын залбирал баярлалаа эзэн минь аваа та өнөөр өөртөө байгаа өөртөө үнцэнтэй байгаа цорын ганц хүүгөө өгсөн бүр тэр хүү үнэхээр үүрх ёстгүүр тэр зовлонг авах ёсгүй тэр өвдөлтийг авч бидний үнэхээр энэ бузар үнэхээр бидний үнэхээр уушлагдамгүй энэ гимнүглийг үүрч биднийг уучлсан баг. Баярлалаа Есүс. Баярлалаа эзэн минь. Тийм ээ эзэн. Та энэ талархлыг авах зохистой бурхан. Эндээс гарах үнэхээр зүрх сэтгэлээс та энэ магтаалыг аваач. Есүс Христ та үнэхээр алдарших болтугай. Токио Монгол цуглаанаар дамжуулаад энд байгаа хүн бүрээр дамжуулаад эзэн та алдрыг авах болтугай. Баярлалаа Есүс. Дахин баярлалаа Есүс. Оо Есүс. Бүгдээрээ эзэн дахин талархъя. Та үнэхээр Есүс Христ талархаарай. Баярлалаа Есүс. Талархъя Есүс. Талархъя. Танда талархъя. Талархъя Есүс. Талархъя. Танда талархъя. Оо амьдрал найдварчилсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө үгээ илгээсэн талархъя. Амен. Эзэн дадрыг хүргэе. Талархъя. Танда талархъя. Танда талархъя. Амьдралд найдварчилсан агуу тэр бурхан амийг бидэнд өгөө илгээсэн талархъя. Бүгдээр хамтдаа эзний заасан залбирлыг уншицгаая. Тэнгэрд байгаа бидний эзэн минь, таны нэр ариунаар дуусгадаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр тишгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтонд бүү оруулаач. Харин бузар муугаас гитэлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүрэн үүр таних. Амен. Эзэн дад алдан байх болтугай. Амен. Тэгээд бүгдээр хамтдаа цагаан сарын гайхалтай золголтын цаг руу орцгоё. Тэгээ хамтдаа заал руу орохдоо ширээгээ янзлаад тэгээ хамгийн ахмад наснаа дээрээ суулгаад яг насаараа ингээ ирэмбэрээ ингээ насныхаа тоогоороо суугаад өнөөдрийн золголтын цагаа эхэлцгээе. Тэгээд хамтдаа нөхөрлийн цаг руу орцгоё. Та бүгдийг эзэн ивээх болтугай. Амен.